Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Эден. Зохиолч Джек Лондон. 6 дугаар хэсэг. 11-р бүлэг. Мартин совд түүхчдийн тухай найруулал бичснээс хойш далаачны тухай, яс мэлхийн ангилсан тухай, зүүн хойд зүгийн салхины тухай хэд хэдэн найруулал бичвэ. Дараа нь богино хэмжээний сэдвт өгүүлэг бичгээр туршиж үзлээ. Нэгэн зэргийг турших гэсэн нь хэтрээд сонирхолтой автаж тэм өгүүлэг 6-аг нэг мөсөн биччихье. Сэдвт өгүүллүүдээ хаяглан янз бүрийн сэтгүүлийн газар илгээв. Мартин Эден өглөөнөөс орой болтол үр бүтээлтэй шургуу ажиллаж номын санд очих буюу рүүвтэй уулзаж ярилцахаас бусад цагаа ажилд зориулж заримдаа шүндүл болтолсон. Мартин ер бусын их баяр баясгалантай амьдрал сайхан тул сэтгэл дүүрэн бөгөөд бүтээхийн их хорхой түүнээс хизээж салдаггүй болов. Урд туйрман бичих аз жаргал бурхад дээдсийн хувь гэж бодож байсан бол одоо тэр аз жаргал өөрт нь хүртчихье. Мартиныг эргэн тойрон хүрээлж байгаа хэр угаасан савантай ус, ялзарсан ногооны үнэр танар, бие галбар эвдэрсэн их чийнхэн дүр, хүн шинжээ алдсан хийгэн боотомын төрх, эм бүхэн зүүд мэт хоосон зүйл санагдаж, харин өөрийнх нь тарих сэтгэлд дүрслэгдэн буй, зүйс жинхэнэ ертөнц болон хувирчээ. Төвний зохиосон өгүүллүүд тэр ертөнцийн хилтерхийтүүд яаж? Мартин Эден өдөр гэдэг даанч их богино. Өртөж нэвтэрмээр санагдах мэдлэг ухааны салаа мөчр дэндүү олон тул унтах нойроо хасаж шөнийн 5 цаг хүртэл суугаад туршвал нойр бүрэн ханаж байв. Мартин тэрч байтугай дөнгөж 4 цаг хагас унтаж үзвэ. Гэвч тэр нь бүтэлтэй болсонгүй. 5 цаг унтдаг дэглэмдээ арга буюу буцаж орлоо. Бусад бүх цагийг хичээл номондоо шамдан зориулна. Сурах бичиг уншихаар авахдаа бичих ажилдаа хорогдон байж завсарлана. Номын санд очихын тулд сурах бичгээ бас л хамхих хэрэгтэй болно. Шинжлэх ухааны амт чимтийг авсан түнд сурах бичгээ хамхихч хэцүү. Бичсэн зохиолоо яаж игээд нийтлүүлж амжсан зохиолчдын бичсэн өгүүлэл дүүрэн сэтгүүл уншиж байгаад салгахч хэцүү. Рүүвтэй хамт сууж байгаад дэрэгдээс нь босож явах, бүрч зүрхээ орхиод явах луга адил байваа. Мартин Эден тэйхүү гарч явахдаа номонд яаран харанхуй гудамжаар харах урдаараа гүйж хардаг байв. Ялангуяа томьёоны ухаан, бодис зүйн сурах бичгийг хамхиж, үзэг дэвтрээс салан унтахаар шийдэж, чилсэн нүдэ аних хамгийн харам санагдана. Амьдралаас тиймхэн богино хугацаа гарцдахыг Мартин тэсвэрлэж ядах бөгөөд 5 цагийн дараа ширээний цагийн сэрүүлэг намайг сэргэж, үгсэн мэд үр ашиггүй хэвдэх аюулаас намайг сугалж, 19 цагийн маань ажил ахиад л эхлэн шүү дээ гэж Мартин сэтгэлээ тайвшруулна. Хоног хугацаа өнгөрсөөр л байв. Мартин мөнгө өөрч суух төглөө. Хэвлэлийн шагналж ирсэнгүй. Багчуулын сэтгүүлд илгээсэн гар бичмэл нь сарын дараа буцаж ирэв. Түүнийг нийтлэхгүй буцаасан тухайга тун илдэг үгээр биччихэ. Үүнд нь болоод Мартин сэтгүүлийн газар талархав. Харин Сан Францискогийн тим сэтгүүлийн газар ингэж эйлдэг хандсангүй. Мартин 2-7 хоног хүлээгээд тэрхүү сэтгүүлийн газарт бичиг явуулав. 7 хоноод бас дахин нэхэмжлэл бичлээ. Сүүлдээ эрхлэгчтэй нь нүүр учран уулзахаар сэтгүүлийн газар очив. Гэтэл өрөвгөр шар үстэй үүдний сахиул ер оруулж өгсөнгүй тул өндөр хэрэгэмтэнтэй нүүр учран ярилцаж чадалгүй боцсон. Гар бичмэл нь даруй 5-7 хоног өнгөрсний дараа тэглээ инглээ гэсэн тайлбар захиа занаа юу ч үгүй шуудангаар буцаж иржээ. Сан Франциско хотын томоохон сонины газар явуулсан гар бичмэлүүд нь тэр даруй бас л иймэрхүү маягаар буцаад ирвэ. Тэгэхээр нь Мартин дорнод муж улсын сонин сэтгүүлийн газар илгээсэн боловч удаж төдөлгүй дөрүүчийн нэгэн адил эргэж ирэв. Явуулсан зүйл тус бүрд үүнийг нийтлсэнгүй гэж хариулсан төдий мэдэгдэх хуудас хавсаргасан байна. Төвний бичсэн өгүүллүүдийн хувьд яач мөн иймэрхүү байдлаар өнгөрчээ. Мартин бичсэн найруулал өгүүллүүдэд хэд дахин уншиж үзвээс мөн л аятайхан болсон санагдаад байваа. Сэтгүүлийн газар чухам яагаад нийтлэхгүй байгаагийн учрыг үл ойлгон гайхаж тасраад сонин эргүүлж байтал гар бичмэлээ заавал машинаар цохиулсан байх шаардлагатай гэж бичсэн байна. Хамаг учир тодорхой боллоо. Гаргац муутай гар бичмэл
Үсгэлэн цагаа үрд суух эрхлэгч байхгүй нь мэдээж хэрэг гэж бодоод төрх хэрэглэхээр хүнээс бичгийн машин гуйж өдөржин сургууль хий. Мартин эдийн өдөр бичсэн зүйлээ орой бүр машинаар хуулан бичиж мөн завсар зайгаа сан баачлан урьдчилан бичсэн зохиолоо бүгдийг нь хуулж сэрүүлжээ. Ингээд явуулсан зохиол дахиад буцаад ирэхэд хичнээн их гайхсан гэсэн. Тэрээр зүс царай нь хувирч шүдээ зуусан билээ. Бичсэн зохиолоо янз бүрийн сонин сэтгүүлийн газар хаяглан даруй явуулсаар л бай. Тэгэж байснаа бичсэн зохиолоо өөрөө шүүн дүгнэх гэдэг амаргүй байж таарна гэж бодоод Гертрууд ихчтэй зарим өгүүлэлээ уншиж өгвөс нүдэн сэргэн дүүгээ бахархангүй хараад "Эш дүмчи. Наадхыгаа өөрөө ингэж сайхан бичсэн хэрэг үү?" гэв. "Би ч яах вэ? Би л бичсэн юм. Ерөн танд аль зэрэг таалагдчих" гэж Мартиныг яаралгүй лавлан асуухад "Таалагдахаар бархут сэтгэл бүр хөдөлгөж гүйцлээ" гэж дуу алдан өгүүлвэ. Цагаан сэтгэлтэй Гертруд өгүүллийнх нь санааг нэгэнгүй ойлгож эс чадсан бололтой харагдана. Гертруд тийхүү жаахан байснаа. "Мартин минь, ингээд тэр хоёрын явдал сүулдэ юу болж төгсөв? Өг хил нь ус цас шиг урссан наад залуучин сүулдэ тэгээд тэр хүүхэнтэйгээ гэрлээ юу үгүй юу?" гэв. Тунгааж бодоход бүрэн ойлгомжтой болно гэж бодсон төгсгөлөө тайлбарлан хэлж өгөхд эгч нь "Харин тэгсэн л байж таармаар юм. Төгсгөлийг нь тэгээд шууд биччихгүй яасан юм бэ?" гэж асууж. Гертрудад хэд хэдэн өгүүлэлэг уншиж өгөөд түүнд гагцхүү зол жаргал бат оршсон төгсгөл таалагддгийг мэдэж авав. "Хэлээд яах вэ? Наад өгүүлэл чинь сайхан болж" гээд өмнө тавьсан дэвшнээс толгой өндөлгөн памбаж хөөсөн улаан гараараа санаа алдан тухайныг арчаад харин наад өгүүлгийг чинь чагснаас хойш хаашаач харсан уйдхар хүрч элдвийг бодох болж байна. Уйлмарч санагдах шиг. Би гэдэг хүн чинь сайхан юм дуулахаараа аяндаа хөнгөрөөд явчих шиг болдог юм. Хэрв тэр хоёр хоорондоо гэрэлсэн болч бас яах вэ? Ер нь тэгээд эгч нь ажилдаа дарагдан ядарч байгаа болоод л ингэдэг байхад ингэж хэллээ гэж эгчтэй битгий уурлаж юм бодоорой хэмээн сэтгэл түгшсэн байдалтай хэлээд өгөөлөл чинь сайхан болчих. Ёстой сайхан болж чи наатха хаан өгч хэвлүүлэх санаатай байна гэв. Энэ бол огт өөр асуулт гэж дүүгээ нэмсгэлэхэд хэрв нийтлүүлнэ гэж бодоход хэдий хэрийн хөлс авах болоо. Дор хаяад хэдэн зуун доллартай л доо. Пэ наадхыгаа нийтлүүлээд авбал мөн сайхнаа. Овоо мөнгө шүү тийм ээ. Та бодлоо. Үүнийг би 2хан өдөр амжуулсан гэхэд өдөрт $5. Овоо шүү хэмээн бахархав. Өгүүлэлгээ Руфт уншиж өгмөр санагдсан боловч арай зүрхэлсэнгүй. Ядаж төрүүчн хэвлэгдсэн хойно уншиж өгвөл миний зүтгэлийг ядаж илүү ч үнэлнэ гэж бодоод хүлээзнэхэр шийдвэ. Энэ завсар Мартин хичээл суралгаа үргэлж дүүлсээр л байв. Ямар ч адал явдлыг оюун ухааны шинжлэх дээгүй ой ширэнгээр ийхүү жуулчлах шиг дурлаагүйсэн. Мартин бодисцгүй хувилхан ухааны сурах бичиг худалдан авч томьёоны ухааныг хууль баталгаатай нь эргцүүлэн судалж эхлэв. Хэдийгээр бичлэн туршиж үзээгүй боловч ямыг гүнзгий сэтгэдгийн учир бодисын урвлуудыг нүдэрээ үтсэн мэт болж дадлагын хичээл хийсэн оюутнуудаас ч дутхгүй ойлгожээ. Мартин эдийн сурах бичгийн үг үсгээс хальж байгаль ертөнцийн нууц руу айжмаар нэвтрэн орвоо. Үүнээс өмнө ертөнц гэж ертөнцийг л хэлж байна гэж бодож явсан бол одоо ертөнцийн тогтоц энерги гимсийн хоорондын шүтэлцээ харьцааг ойлгож үдсэн гарсан жирийн зүйлийн цаад учрыг тайлбарлахыг ямагт хийчих болов. Хөшүүрэг блокийн тухай уншихад нь хөлөг онгоцон дээр бишгүй үдсэн ачаа өргөж буулгадаг цамхаг санаанд нь урган бууva. Оломгүй далаад хөлөг онгоц жолоодох ухааны онол одоо түнд ойлгомжтой жирийн зүйл болж юм. Тэрээр салхилах, бороо орж ус үерхлийн учрыг сайдар мэджээ. Хуурай салхи яаж үүсдгийн шалтгааныг мэдээд зүүн хойд зүгийн хуурай салхины тухай найрууллаа бичснээ жаахан хүлээдэгч байгаа юу? Хэрв одоо түүнийгээ бичвэл ямар ч гэсэн илүү сайн болох байж дээ гэж бодов. Нэгээрээ Артуртай хоёулаа Калифорний их сургуулиар орж лабораторид хийж байсан туршлагуудыг сонирхож физикийн профессорын лекц уншихыг чагнаад гүнээ бишрэв. Мартин эдийн бичиг ажлаа огтхон орхисонгүй. Үзгэн доороос нь найруулал, өгүүлэл хөврөн гарсаар л бай. Цаг зав гаргаж хэд хэдэн жижиг шүлэг зохиов. Тэрэн сэтгүүлд нийтлэгдээд байдаг шүлгээс дутахгүй болчих. Дараа нь толгой өндөлгүй сууж цагаан шүлгээр бүрдсэн эмгэнэлт зохиол бичээд 6 газар явуулсан боловч цөм гологдов.
Бас Генлийн зохиолыг уншиж байгаад өвчтний орон дээр бичсэн яруу найргаас дуурай авч Тэнгисийн тухай бүхэл бүтэн цоврал шүлэг бичив. Дайчин санаа хүсэл мөрөөдөл дүүрэн жирийн энэ сайхан шүлгээ бүхэлд нь Тэнгисийн дуун гэж гарч ирлээ. Төвний бичсэн зохиолынх нь хамгийн сорн энэ болсон санагджээ. Энэ цоврал 30 шүлгээс бүрдэнэ. Орой бүр нэг шүлэг зохиож үүнийг яг сар бичсэн аж. Өдөржин найруулал өгүүлэл бичиж шургуу хөдөлмөрийнхөө дараа өдөш орой бүрийг алгасалгүй нэг шүлэг бичсээр энэ цоврлаа яг нэг сард багтааж. Өгүүлэл найруулал бичгэд түүний зарцуулсан нэг өдрийн хөдөлмөр нь бусад зохиолчдын бүтэн 7 хоног зарцуулдаг хөдөлмөртөө тэнцэх байсан. Ингэж хөдөлмөрснийг Мартин юмны төдий идэж бодохгүй явна. Энэ бол түүний сайхан хүсэл мөрөөсөл он удаан жилээр нууц хоримтлагдсан байгаад уран үгийн авьяас болон хувирч тогтоож дийлэмгүй бялхсан аж. Тэнгисийн дуун гэдгээ хинтэж үзүүлсэнгүй. Хаан ч явуулсангүй. Энэ чухам сэтгүүлгийнхнийг итгэхэ болсондоо биш, бүтээлийнхээ тэр сайхан сорыг гагцхуу Руфд уншиж хуваалцсан баян жаргалын дээжийг эдлмээр санагдчих. Энэ шүлгээ бүрэн цээжилж эгшиг төгөлдөр уншиж чадах болтол өөртөө хадгалахар шийдвэ. Мартин эдийн унталгүй сэрүүн байж өнгөрөөсөн хормын төдий хугацаанд ч амьдрах шиг амьдарч байсан төдийгүй мөн аргагүй эрхэнд унтсан нойрон дундааж гисэн амьдарч байв. Сэрүүн байсан цагтаа түүний туулж өнгөрөөс бодод сэтгэсэн бүхэн санаанд багтамгүй ер бусын үйл явдал болон үргэлжилдэг байв. Мартин эдийн хизээж үл амарна. Хэрэв Мартинд тийм бүх би хатуу зориг заяагаагүй бол хоёр хөл дээр хэдийнэ тогтохгүй болсон байх билээ. Руф шалгалтаа өгч их сургууль төгсгсөн үнэмлэх гардаж авах 6 дугаар сар цугих хаяанд ирсэн тул хаяа нэг уулздаг болов. Руф урлагийн цол хамгаална. Энэ тухай бодохоор Руф өөрөөс нь улам холдон хүрхийн аргагүй өндөрт нисээд явчих гэж байгаа юм шиг санагдана. Руф хэдийгээр завгүй боловч 7 хоногийн нэг оройг Мартинтай уулзахад зориулдаг болов. Тэр орой Мартин Морзинд дайлуулж цайлуулж дараа нь хөгжим чагна. Энэ нь чухамдаа Мартинд баярын өдөр болж өнгөрдөг байв. Мартины ахуй, Морзийнхны ахуй хоорондоо газар тэнгэр хоёр шиг тэсөөр билээ. Руфд ойртсондоо Мартин хөлн газар хүрэхгүй хөнгөрч гэртээ хараад тэр өндөрлөгт ямар ч гэсэн хүрхийг тангаргаладаг байва. Мартин гагцхүү Руфийн төлөө бичиж бүтээх сайн сайхны хүсэл эрмэлзэл давтан тайвширч чадахгүй хөдөлмөрлөж байв. Түүнд дурлалаас эрхэм юм байсангүй. Тэрээр бүхнийг дурлалтаа захируулжээ. Хайр дурлал гэдэг түүнд эрдэм мэдлэгээс ч чухал байв. ертөнц гэдэг түүнд атом, далдын хуйлд захирагддаг атом молекулаас тогтсондоо гайхамшигтай биш. Түүн дээр Руф амьдарч байгаа учраас гайхамшигтай санагддаг байж. Руф түүнд мөрөөдөж ч үзээгүй гоо үзэсгэлэн байва. Тэр хоёрын цэнда даан чих зөрөөтэй. Ингээд бодоход Мартины дотор явагт гонсон. Хүртээлгүй тэр хүүхэнд хүртээхийн тулд яавал зөхөхийг хичнээн бодовч арга тасарч мухардна. Зэндааныхаа хүүхнүүдэд тэрээр бар. Гэтэл тэдний алинд нэнж дурлсангүй. Руфд дурлжээ. Чухамдаа Мартин анги зэндаанд нь болж Руфд дурлсан хэрэг биш. Харин түүний дурлал Руфийг хүмүүсийн анги давхаргаас дээш гарган өргөмжилжээ. Руф бүхнээс онцгой ер бусын гот санагдах учраас хайрынхаа сэтгэлийг Мартин яахаа мэдэхгүй байв. Мартин хэдийгээр юмаа овоо мэддэг болж хэл яриан засран Руфтэй нилээд ойртод хэл амаа ойлголцсон амтрахах сонирхох зүйл нэг болсон мэт санагдавч хайрын сэтгэл нь хансангүй. Мартины хайрын сэтгэл Руфийг ойртон хавтаж үл болох ариун нандин болгожээ. Мартины дурлал түүний хамаг хүссэн эрмэлзсэнийг нь өөрөөс нь холдуулан ангижруулжээ. Иймэрхүү байтал нэг сайхан өдөр тэр хоёрыг заагалсан хөлгүй ангал дээгүр хоромхон зуурын дотор гүүр тавигдал. Үүнээс хойш тэр зааг туулж боломгүй санагдгаа болов. Юу вэ гэвэл Руфтэй хоёулаа цуг суугаад жимсний арх амтагдсан том энтор идэгцэн. Гүнж гэдэг зохиол уншин өгч байгаа Руфийн урал энторын шүүсэнд халтарцсан байхыг Мартин ажиглаваа. Руф бусад хүн лүгээ адил бие мах бодис бүрдчихэ. Бие мах бодин жирийн хүний нэгэн адил байгалийн хууль зүйд захирагддаг байх нь. Руфийн урал миний уруултай адил энторын шүүсэнд бодогдтгал юм байна шүү дээ. Уруул нь бусад хүмүүсийнхтэй нэгэнт адилаас хойш бусад нь зөмөл адил байж таарах биш үү? Энд чинь хүүхэн хүн шиг л хүүхэн байна шүү дээ.
Ийм нэг санаа харвсан сум мэд орж ирэв. Шин нээлтгэж чухам үүнийг хэлдэг. Мартинд тэнгэрээс нар газарт унаад ирэх шиг тэнгэрт бурхад бузарлагдахыг харж байгаа ч юм шиг санагдав. Энэ бол тэнгэрээс бууж ирсэн дагн биш. Уруу лам нь Инторын шүүсэнд халтарддаг, эгэл бүсгүй гэж бодохоос зүрх нь хүчтэй зохилж хүүхний хайр сэтгэлийг хөндмөр санагдав. Тийм эвгүй юм бодсондоо зочиж бээн зарс хийсэн боловч ялалтын баяраар цоглох зүрх нь улам зориг оруулва. Роуф уншиж байснаа болж өөдөөс нь харан инээмсгэлсэн. Мартины дотоод дахь гинтийн хувирлыг таамагласан хэрэг. Мартины харц Роуфийн цэнхэр нүднээс нүүн Энторын шүүс наалдаж солиод усгасан нөгөөх уруул дээр нь тогтвоо. Төөний хоёр гар шалиг завхаа замаа алдаж явсан үеийн шиг Роуфийг тэрч авмар завдаж, Роуф бие өгөх мэт өөрлөө нарс хийхэд Мартин бие барьж зориг мохон шантрав. Ер нь чи нэг ч үг анхааралгүй өнгөрсөн байхаа да гэж Роуф дурамчхан хэлвэ. Гэвч Мартины ичингүйрсэн байдал түүнд зугаа болж Роуф тэр дорхноо инээмсэглэв. Тун тунгалаг нүдийг нь хараад саяын түүний дотор бодсныг огт хонж таамаглаагүйг ойлгон дотор нь гонсов. Мартин имийг хичнээн цаагуур боддог гэ. Хэрв Роуфээс өөр хүүхэн байсан бол таамаглах л байсан. Роуф юу таамагласангүй. Ингээд л ялгаатай байгаа юм. Энэ бол жирийн хүн биш. Эйхүү өөрийн бүдүүлэг Роуфийн ариун тунгалаг хоёрыг эргцүүлэн бодож хульчийнхын цаагуур хульч хийснүүдээр өөдөөс нь дахин харав. Нөгөөх гүүр нурж хоёр бие дахин зааглагдлаа. Сайх тохиолдол Мартиныг ямар ч гэсэн Роуфт ойртуулжээ. Тэр явдал мартагдсангүй. Хөлгүй гүн зааг урдын адил туулж болон санагдан эргэлзэх гайхах үедээ Мартин сэтгэлээ тайвшруул. Мартинд энэ явдал чухамдаа урлагийн зэрэг хамгааснаас гавьгүй чухал юм болжээ. Роуф дүнд урд өмнө нь мөрөөдөж ч үзээгүй цэв цэвэрхэн хിവэрэ боловч уруул дээр нь Инторын шүүс тогтсныг бодоход хорвоогийн жамыг даган амьдрахын тулд идэж уудаг. Айгуу бол өвдөж хавдаж болох шүү дээ. Тэр дундаас өсөж сангаж, халуунд халж, хүйтэнд хөрдөг байж таарах нь хамгийн чухал санагдана. Нэгэнт ийм хойно бас эр хүнд хайрын сэтгэлдээ болохгүй гих газаргүй шүү дээ. Мартин бол эр хүн. Мартинд дурлаж болохгүй тал байна уу? Би тэр зол жаргалыг олж авна. Олж авч чаднч, эдлэнч гэж сэтгэл хөөрөн өөрөө өөртөө шивнэвэ. Таны сонсох сувг өгүүлж байна. Арван 2 дугаар бүлэг. Мартины бүдэг бадаг тарих сэтгэл эзэмдсэн сайхан дүрийг шүлгээр босгоё гэд нэг орой ядаж суутал утсаар ярих гэж хүн дуудав. Чамайг нэг хүүхэн соргалж байна. Дууг нь чагнахад ёстой хадагтай шиг байна гэж хийгэн боотом ёжлонгуй өгүүлжээ. Мартины тасалгааны болон тавьсан утасны харилцуур авч Роуфийн дууг сонсоод хамаг биеийн халуу өргөв. Шүлэгтэйгээр ноцолтоод Роуфийг мартсан байжээ. Гэтэл ийхүү танил дууг сонсмогц янаг хайрын сэтгэл нь аянгын хүчээр эзэмдэв. Роуфийн дуу ямар сонсогдсон гэ? Эйлдэгхэн болоод эг шиг төгөлдөр. Зуйрлуулбал холоос дуулдаж байгаа хөгжмийн аяж гэмээр. Холцоогүй цэвэр мөнгөн хонх ингэж дуугардаг болвооч гэмээр. Байц. Ер нь энэ жирийн хүүхний дуу биш ээ. Яа харахгүй лусын дагна. Хээгэн боотомын бүлтгэрнүүд нэвч ширтэж буйг санаад тайван байгаа дүр үзүүлэхийг хичээсэн авч сэтгэл ийхүү иймэрсэндээ Роуфийн юу хэлснийг ойлгохдоо үгүйтэй өнгөрөв. Роуф онцын эмч ярьсан хэрэг биш. Өнөө орой нийтийн лекцэнд Нормонтой хамт явах санаатай байсан чинь Нормны толгой таллаж өвдөд болдоггүй. Тасалбар авчихсан юмсан. Хэрвээ завтай бол надтай хамт явж лекц сонсохгүй юу гэж хэлжээ. Хэрвээ завтай бол гэж хэлхийг сонсохдоо Мартин чихэнд ээж итгэж чадахгүй хоолон жижрөв. Роуфтай гэрээр нь орж уулзаж байснаас бус явж ийм тийм юм үзэхээр зүрхэлж урьсан удаагүй билээ. Мартин эдийн утасны харилцуур барин зогсож байхдаа Роуфийн төлөө өөхөх жолоогүй хүслэнд гэнэт автаж нүдэнд нь янаг хайрын сэтгэлээс болж амнасаа алдаж буй зоригт баатарлаг явдал дүрслэгдэв. Мартины дурлал ийм хүчтэй, тийм аюултай, тийм найдваргүй байлаа. Роуфтай цуг явж лекц сонсно гэж баярлсандаа солиорон Роуфийн төлөө үхмээр санагджээ. Үүнээс өөр сайхан юмч бодогдсонгүй.
Халуун янаг сэтгэл ийхээ хэмжээ хязгааргүй гэлжлэх цорын ганц нотолгоо олсон нь энэ байжээ. Жинхэнэ хайр дурлал бүрд тогтолдог энэ их шуурга утсаар хэдэн үг солих төдийд гал түимэр мэд оволцов. Руфийн төлөө өгвөл амьд явсны хэрэг бүтгэн дээр гэж Мартин бодно. Энэ бол дөнгөж 21 хүрч чаваа Мартин Идений анхны дурлал байв. Сэтгэл хүчтэй хөдөлсөний улмаас Мартины бие сулс хийж харилцуураа өлөглөө. Түүний нүүр царай ертөнцийн нүгэл муу бүхнээс угаан цэвэрлсэн мэт өнгө орон гэрэлтэж нүдэн золбоогоор гэлалзав. Дээгүр сэрвэлцхэн шивдээ харж л бай. Бид гээл шүүх сэргийлэхийн газар сууж байгаараа гэж хүргэн ах нь ёжтой муухай шивнэ. Мартины сэтгэл хөрч тэнгэрт гарчээ. Түүний хүргэн ахынх нь олиггүй үгч эргүүлэн газар буулгаж чадсангүй. Мартин иймэрхүү өрөвдөлтэйгөөс цаашгүй аарсаар зүйлсийг анзаарах байтугай сайхан бодолтой итгэн хараал хэрүүлийн дээгүр илэн халин ниссэр байв. Хийгэн ботом нүдэнд нь дээгэлсэнгүй зүүдний юм мэд хоосон бүртгэнэж байв. Мартин хувцс хунараа солихоор гарва. Толныхоо өмнө очоод зангиагаа зүүж байтал аль түрүүн Бернард хийгэн ботомын бувтансан үг чихэнд нь новширч байгаад сая чиртэ сонсогдов. Мартин Иденийг Морзийн байшингийн хаалгаар гараад рүүфтэ зэрэгцэн шатаар бууж явтал нэг зүйл эргэлзээ төрүүлж зугаа цэнгэлдэн саад учруулва. Өөрийнхөө үе тэнгийн залуучууд гудамжаар хүүхэнд согдуулан явахыг Мартин олонтой харсан бил. Гэтэл зарим нь согдуулахгүй явдаг. Орой үдшийн цагаар хүүхэнд согдуулан явах зүй ёсонд таардаг болов уу, үгүй болов уу? Эсвэл хууль ёсны хэрэм хоёр тэгж явах ёстой юм болов уу? Ах дүү нарч тэгж явдаг байж болох юм. Яаж явбал зохихыг мэдэхгүй эргэлзвэ. Шатны сүүлчийн гişхүр хүртэл ёсорхог Мэний хүүхэн санаанд нь гинэт оров. Мэнитэй хоёр дахь удаага уулзаад явж байхад боловсон ёсонд хүүхэн дагуулan гудамжаар зугаалж яваа эрэгтэй хүн. Явган замын заавал гадна талаар явдаг атал чи дотор талаар нь явлаа гэж зэмлээд гудамж огтолж гарах бүрийд явган замын захад яаж гарахыг сурган зааж өгсөн ажээ. Гэвч тийм горимыг Мэний чухам хаанаас сурч авсныг бүү мэд. Тийм горим дээдсийн ёсонд таардаг эсхийг мэдэхгүй тул баримтлах нь зүйтэй юу, үгүй юу гэдэгт эргэлзнэ. Мартин гайтай хөөтөө юм юу л болов гэж бодоод гудамжны зах руу ормогц Руфийг жаахан төрүүлээд явган замын захыг барин зэрэгцв. Согдуулахаар гараа засаж өгөх үү? Яах вэ гэдэг хоёрдугаар асуудал тул гарав. Мартин дагуулж яваа хүүхэндээ сугдуулж одоо болтол үзээгүй. Төөний таних хүүхнүүд сугдаж явж сураагүй билээ. Эхэлж танилцахдаа зүгээр л зэрэгцэж явдаг. Дараа нь хамгийн харанхуй мухар гудам хайж явах цураа эрэгтэй нь хүүхнийхээ бэлхүүсээр тэрвэрч эмэгтэй нь эрэгтэйнхээ мөрийг толгойгоороо налдаг билээ. Одоо байдал огтөр. Руфтер хүүхнүүд шиг биш тул яахаа мэдэхгүй явлаа. Аргаа бараад баруун гарынхаа тохойг сурсан заншил болгон жаахан нуглас хийгээд үздэл аз болж Руфийн гар зөөлхнөр сугдав. Мартины бие янзтая иржигнэж тэрхэн зур хоёр далавч урган хөлн газраас хүндэр их мэд болов. Мартин тулгардмал байдалтай дахиад л оров. Гудамж хөндлөн огтлсны дараа явган замын гадна талд бус дотор талд гарчээ. Одоо яах вэ? Гарыг нь тавиулаад байраа солих уу? Хоёр дахь удаага аргалж болно гэхэд гурав дахь удаага яах вэ? Юу боловч хойн урд гарч харайх дэмий гэж бодоод тэр чигээр явхаар шийдэл. Гэтэл замын дотор талаар явах нэг л биш санагдана. Ярианда болоод замын нөгөө талд гарахаа мартаж гэж бодог хэмээн ам хамхилгүй яриад илгэв. Ингэж аргалсаар өргөн чөлөөнд гарч иртэл гудамжны гэрэлд Лизи Конноли гэдэг хүүхэн айлгүй найз хүүхэнтэйгээ дайралтаж бас нэг сандраач. Мартин хэсэгхэн хугацаанд эргэлцснэ малгайгаа авч мэхэсхийн мэдлв. Таних нүүр халуун учир тал зассан Лизи Коннолитэй мэдлсэн атал айлгүй хүүхэн өөдөөс нь мөн хариу мэдлцв. Түүний нэмцгэлсэн хөөрхнүүд Руфийн тунгалаг цэнхэр нүднээс огт өөр харагдчихэ. Золбоолог нүд нь Мартин Руф хоёрын аль алин дээр тусч Руфийн янз бүрх хувцс хунарыг ажиглангуудаа эхэд таашааж нийгмийн байдлыг таамаглах шиг бололт. Хариуд нь Руфч мөн хоромхон зур хальт хараад өнгөрөхдөө хямд үнэтэй хувцс хунарыг нь ажиглаж хамжив. Тэр хүүхэн ажилчин хүүхнүүдийн гангалах дуртай бүрх малгайг тордон өмсчээ. Минут өнгөрсний дараа Руф яасан сайхан хүүхэн бэ гэв. Энэ үг Мартинд тааламжтай санагдсан боловч мэдэхгүй. Гэвч хүний нүд өөртөө надад онцгийн сайхан харагдсангүй гэж хэлв. Боловч тий.
Ийм аятайхан хүүхэн мянган хүүхний дунд нэгээс илүү дайралтахгүй. Нүрийг нь харав зурсан юм шиг. Бас нүд нь ямар гайхамшигтай сайхан бэ? Орчлонгийн ганц сор мэд санагдах хүүхнээр сууг дуулан ява Мартин тоомсоргүйхэн. Тийм сайхан харагдлаа гэж үдээ. Хэмээн асуув. Хэрв энэ хүүхэн өөдтэйхэн хувцлаад бие авч явж сурвал харчул цөм шохоорхот залахгүй. Эрхэм эдийн таач гэсэн мөн ялгаагүй шохоорхох болно. Хамгийн гол нь энэ хүүхэн зөвл ярьж сурах хэрэгтэй. Зөв ярьж сурахгүй бол эхэн харчул таалж үзэхгүй. Хэрв энэ хүүхэн сурсан дадснараа өөртөө ч ярий гэж бодоход хэлсэн үгийнх нь лав тэн хагасыг чи ойлгохгүй өнгөрнө. Чи яасан зөрүүдвэ? Манай Артур шиг нэг санснаа зөвтгөх гэж зүтгэчих юм. Чамтай ихэж уулзахдаа миний яаж ярьж хөөрч байсныг марчихсан гэж үү? Одоо миний хэл яриа огтор болсон. Тэр үеэс би яг л энэ хүүхэн шиг ярьдаг байсан. Өнгөрсөн хугацаанд би хэл яриагаа засаж амжсан. Энэ хүүхний хэлийг ойлгохгүй гэж одоо би өөрт ч н ойлгомжтой үгээр хэлж байна шүү дээ. Тэр хүүхэн ямар хуу янзтай зогсож байгааг ажиглаа биз. Яагаад тэр цэгхэн шиг зогсож чадахгүй байна? Би иймэрхүү зүйлийн тухай одоо ямагт бодох боллоо. Урд нь юр анзаардаггүй байж одоо л ойлгож эхэлж байна. Яагаад цэг зогсож чадахгүй байна гэх нь вэ? Үйлдвэрт ороод нэлээд хэдэн жил болж байгаа юм. Залуу хүний бие хайлсан тугалгал гэсэн үг. Хүнд хүчээр ажилд бие ямар хуу янзтай байлгавал ямар байна? Хүний бие тэр аясаар хэвшиж эвдэршдэг юм. Гудамжинд ажилчин хүнтэй дайралтахад хийдэг ажлыг нь би хараад л мэдчихэ. Намайг харалт. Би яагаад ингэж ганхаж явж сурав? Бараг бүх амьдралаа далайд өнгөрөөс нөөсөл ийм болсон хэрэг. Хэрэг би усан зэрэгт биш, морин зэрэгт албахаасан бол миний хөл майг болсон байх ёстой. Энэ хүүхэн мөн ялгаагүй. Харц ширүүн чимшиг байгаа биз. Хэн нэгэн хүний асрамж үзээгүйхөө аргагүй шүү дээ. Хувиа борлуулж өссөн хүний харц яаж тийм жишээлбэл тийм илдэг зөөлөн болохгүй шүү дээ. Ингэж ярихт нь рүүв. Чиний хэлдэг үнэн бизээ. Ямар аюултай хэрэгв? Хөөхий тийм сайхан хүүхэн гэж аяархан хэллээ. Рүүвийн нүдэнд харамсал байгааг Мартин хараад хүүхэнд хайр сэтгэлээ өгч лекцэд очихоор сугталцсан явах ямар их аз вэ гэж бодов. Мартин тэр орой гэртээ харж ирээд толинд өөрийгөө удтал ширтснэ. Мартин эдээ. Чи хэн гихчв? Хэн гихч вэ? Хов тавилан эзлэх байр суурьчин хаан байна уу? Лизи Коноли митийн хүүх нийл хавцаа шүүд. Олхиогүй бүдүүлэг бүхэн бүрдсэн хар ажлын сая сая хүмүүсийн дунд пүнц сарвч хог новшийн дотор хутгалдаж явах тавилантай биш үү? Наад ялзарсан төмсөө үнэрл. Сайн үнэрл. Муухай үнэр ханхаж байгааг мэдчихэв үү? Чи тэгээд ном руу өнгөж, хөгжим чагнаж, сайхан зураг харж, хэл зохиол оролдож байх санаатай. Найз нөхөд чинь цөм зүгээр явхад чи Лизи Конолиг орхиод тэнгэрт тэр хол байгаа хүүхэнд санаат. Хэмбэ? Чи хэмбэ? Санааны чинь гарц биш үү? Гэж өөртөөгөө ярив. Мартин гараа зангид нь толинд өөрийгөө занган орны ирмэг дээр сууж өмнөө байгаа эмсийг хоосон ширтэж баахан суул. Дараа нь альгебрийн сурах бичиг дэвтэр 2 гарган зэрэгт тэгшгэтгэл бодож түүндээ улайрва. Цагийн зүй явж одоо нэвчин байсаар өөрийн туяа сонхоор гэрэлт.